Төмөн хөлгсөн их хотын гудамж. Зогсолтгүй хөврөх хүний урсгалд залуу хүн та зориг тэмүүллэн гээжхээгүйз. Зүрэн өнгөрөх олны хөлд гიშгсэн зам мөрчин баларчхаагүйз. Нүсэр хотын химнэл нүргэнт хөгжмийн чимээн дундаас ялгаж өөрийнхөө дуу хоолойг та сонсож чаддгүй. Дотоод дуу хоолой. Зүрх сэтгэлээ залуу минь чи хизээ хамгийн сүлд сонссон бай. Өөрийгөө чагна. Өөрийгөө нэ. Өөрийгөө олох цаг хизээ вэ? Өөрийгөө битгий буруудаг. Бүү санаа зов. Урсан одсон цаг хугацаа алдагдсан боломжууд эргээд ирэхгүй нь үнэнч үзэл бодлосоо няцаагүй. Үнэт зүйлийн худалдаагүй бол үнэлэгдэх цаг ирнэ. Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрэн урдаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүгтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Эд ялам. Бусдын хайрыг хүндлэхийг тэд нийгэмд уриалсан. Сөрөг нөлөөллөөс дээгүр орчихыг залуус дараа нь ухааруулсан. Одоо тэд үзэл санаандаа үнэнчээр үлдэж, үнэт зүйлээ хамгаалахыг уриалж байна. Татар хамтлагийн хувьд бол үзэл санаандаа тэр яг жанжин шугамдаа маш үнэнч байгаа. Яг ингэж үнэнч байх юм бол ер нь бол аль аль салбартаа бол бид нар бол тэргүүлэгч байж чадна гэж би байна. Ямар улсад төрснөөс шалтгаалж тухайн хүний үн цэнийг тодорхойлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний рейтинг бол маш хойгоор байгаа. Бүгд мэдж байгаа. Зөвхөн спортынхан л бидний нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа. Жишээлбэл олимпик гэдэг зүйл бол тэр чигээрээ дэлхийг нэгтгэдэг. Тэгэхээр энэ дэлхийн нэгдэл дээр бид нэр бол тэн дээр дөвийж гарч ирнэ гэдэг бол тэн дээр баатар бий болгоно гэдэг бол бас их хүч хөдөлмөр. За энийг хийж байгаа баатар буюу энийг хийж байгаа лидер бол манайд ховор байгаа. Энийг бодиттой болгоч нэг хүн бол сонжин болдог гэх юм. Хөшөг болсон. Энэ бол бахархал. Энэ бол бидний үлдэх юм, бидний бахархал, бидний ирээдүй дэлхий дээр бид нар энийг брендинг гэж энүүгээрээ бид нар одоо юу гэх юм дэлхийд хангаж чадах юм бол бидний үнцэн байнга л өсөж байгаа. Энэ дэмжлэг гэдэг дээр бол яг бодиттой дэмжлэг хэрэгтэй. Бүхэн бодиттой байх юм бол энэ нийгэм өөрөө хөөсрөхгүй. Дэмжлэг хүсэж байгаа хүн маань өөрөө энэ нийгэмдээ ч вэ нүү эсвэл энэ оюун санаанд ч вэ нүү хийсвэрч вэ нүү ямар нэг юм хоногшуулах, үлдээх, эсвэл бүтээн байгуулах ч юм уу тийм зүйлийг өөрөө хийж чаддаг байна. Хүнд бол нэг үнэт зүйл байдаг. Тэр бол үзэл санаа юм. Тэгэхээр бид нар бол энэ одоо үзэл санаандаа маш үнэнч байгаа. Энэ арчлаг гэдэг зүйл маш үнэнч хандсан. Энэ бол бидний үнэт зүйл юм. Энэ байснаар бид нар өнөөдөр яг энд зогсож байгаа гэж би ойлгодог. Үнэт зүйлгүй, үзэл санаагүй. Тэрнээсээ ингэж урвж хоошоо урагшаан болдог ийм усуудаа бид нар маш болгоомжтой хацсан хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр бол энэ үзэл санаандаа үнэнч байх, тууштай байх. Энэ зүйл бол Монгол улсын тэр чигээр нь хойш татж байгаа. Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрэн урдаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүгтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Эд ялам. Өмсгөлийн ар нуруунд дээр бичээстэй өөрийн нэрнээс үр зүрхэн тушаа хадаастай төрийн далбаа хамгаас ирхэн болохыг тэр бүх биеэр мэдэрсэн. Одоо тэр ирээдүйн олимп дэлхийн аваргуудын тарих зүрхэнд эх оронч сэтгэлгээг суулгаж байна. Манай нэг жудогийн гол философи байдаг. Тэр бол хин нэгнийг ялах, хин нэгнээс илүү гарахтай биш. Өчигдрийнхоосоо өнөөдөр заавал илүү байя. Улс их оронч гэсэн мөн адилхан одоо монголчууд хоорондоо өрсөлдөх биш. Өчигдрийнхоос өнөөдөр заавал урагшлах хэвээр илүү байх юм бол тэр үл ялт юм аа. Бүтэн гэдэг бол тэгж ямар нэгэн зорилго байж таарна. Тэр зорилгын төлөө өөхгүй
хөдөлмөр, зүтгэл, мөн өөрөөс гадна маш олон одоо багийн хамт олонны нийлмэл одоо хүч хөдөлмөрийн үр дүн амжилт гардаг. Үр дүнг авчирдаг зохион байгуулдаг хүн гэж одоо хэлэх юм бол манай холбооны ерөнхийлөгч Батулга ерөнхийлөгчийг хэлэх ёстой. Олон улсын одоо нэр хүнтэй тэмцээний зохион байгуулалтууд бол стандартууд гэж байдаг. Тэр стандартуудыг хангаж иж олон улсын Аз зэрэглэлийн тэмцээний Гран При, Гранд Слам, ТV дэлхийн аваргын тэмцээнийг авах эрхийг хангадаг байгаа. Тэгээ манай улсын хувьд бол одоо олон улсын төвчнүүд Монголын жидог нэг төдөө хүлээн зөвшөөрж нэрс тодорхой хэмжээний байр суурь олжээ гэдгийг одоо энэ тэмцээнээр харж болно. За үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол дэж өөрийгөө харуулах тийм ээ. Өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрэхийг л хэлэх бол гэж бодож байна. Манай жудогийн хувьд бол дэлхийн түвшинд хүрсэн одоо Монголын нэг салбарын болов гэж боддог. Тэр шиг одоо манай бусад салбарууд ч гэсэн дэлхийн түвшинд өрсөлдөх Монгол улсаа бүх салбарт хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд очиосоо л гэж бодож байна. Газраа сургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүхлэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Эд ялам. Бүх зүйл хайраас ихтэй. Инхри охноо, илгэн садна, эрүүл органик бүтээгдэхүүн хэрэглүүлэх гэсэн чин сэтгэлээс тэрний бизнесийн гараа эхэлсэн. Сүрэг сэтгэгдэлд булагдсан саарл нийгэмд эерэг хандлагыг халбарлуулахыг тэр уриалж байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Энэ нь Монголын зах зээл дээр хамгийн хямд бай, тийм ээ. За Монголын ард түмэн авч хэрэглэх боломжтой байна. За тэгээд энийгээ би өөрөө үр хүүхдтэй болон өөртөө нэг гэр бүлийнхэндээ хэрэглэе гэж шийдсэн. Тэгэхээр энэ бол яг бүтээн байгуулалт мөн. Органик бүтээгдэхүүн бол одоо бидний одоо өнөөдөр тулгамдж байгаа бүх тэр эрүүл мэндийн асуудлуудыг одоо ирээдүйд шийдвэрлэж чадах тэр гарц мөн гэж. Тэгэхээр насан туршдаа өөрийгөө олох гэж маш хичээж байгаа. Би хэн бэ? Тэ би юу хийх ёстой вэ? Мөн би юуг хамгийн сайн хийж чаддаг вэ? Энэ гурван асуултыг л би өөрөөсөө асуух гэж байна. Өөрийгөө зүрх сэтгэлээрээ одоо 100% хүлээн зөвшөөрсөн үед аль хэдийн бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг гэж би боддог. Өөрөөсөө хүлээн зөвшөөрж байгаа. Энэ үед бусдад хүлээн зөвшөөрөгдөх болов эсвэл хүлээн зөвшөөрөгдөх юмсан гэж сэтгэл санаа зовох ямар ч шалтгаан байхгүй. Эх оронч гэдэг маань эх орондоо сайн сайхан зүйлийг хийх. Хамгийн наад зах нь хууль журмаа дагаж мөрдөх. Мөн миний иргэн хүний хүлээсэн үүрэг бол эх орныхоо эдийн засагт өөрийнхөө эрхэлж байгаа ажлаар чадах чинээгээр хувь нэмрээ оруулах. Савнгийн үйлдвэрлэлийг хийж эхэлснээс хойш 3 сарын дотор сайн дураараа нөт буюу нэмэгдсэн өртгийн албан дотор суудган төлөвчөөр бүртгүүлсэн байна. Би энийгээ эх оронч үзэл, эх орныхоо эдийн засагт оруулж байгаа миний хувь нэмрэгч үзэж байгаа. Хамгийн чухал зүйл миний хувьд хандлага гэж боддог. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүний хажууд байгаа хүмүүс аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж сурдаг. Энэ хандлагыг л бид нар халдваржуулж чадах юм бол залуучууд маань аливаа зүйлд зөв хандлагатай болно гэж би боддог. Газраа сургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүхлэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Эд ялам. Эр хүн том зориг тэмүүлэлтэй байхын үлгэр дуурайллыг тэр сургууль дээр нь бүхийн секцнээсэн сайхан нэмсгэлдэг гавьяат тамирчин бизнесмен ахаас бага ангийн сурагч байхдаа олж авч байсан бол одоо тэр тууштай зан чанар шаргуу хөдөлмөрийн ашиг тусыг үлгэрлэн харуулж явна. 93-4 онд хаа. Маа сургуульд би чинь 23 дахь хүүхэд байсан. Тэгчэл Жико 34 клубт нэгдлээ. Энэ хүн шиг одоо ийм мундаг бизнесмен болоо шүү гэл. Хар угаасаа л бас явсан л доо. Тэгээ нэг 4 залуу тэгээд мөнгө төрөгч байхгүй. Үгүй яах вэ? Нэгнийхээ цалингаар нэг компьютер аваад тэгээд нэг тамхтай
Нэг компьютертэй тэгээд цүнхөө өгөөл годомжаар ажил хайгаал явдаг. Тэгээд анхны ажил нэг 600 мянган заасны ажил явж ирсэн. Маш том зорилготой юм чинь өглөө эрт босч юм. Өөрийгөө дайчилж юм. Сэрүүлгнээс өмнө сэрж юм тий. Өөрийгөө нэг арга заасан юмар явах юм бол арга заасан байдлаас гарч чадахгүй шүү дээ. Манайхан Монголын ард түмэн 3 соёлоо бас нэг том гэр бүл байна. Эцэг хүн ямар хэвэл одоо ямар зарчимтай, ямар шудраг зан чанартай ийм хүн байвал үлгэллээл ингээл араас явна шүү дээ. Ашигтай гэрээ хийх юм бол би өмнө нь хийсэн, бүтээсэн тий үзүүлэх харуулах юмтай л хүнтэй хамтрагчаа сонгоно гэсэн. Тэгээ харахад халтмаагүй батгахгүйгаас өөр хүн бол байхгүй. Биднээс аж удирдлагын паркийг нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр үед бидэнд нөгөө буцаагаад аж удирдлагын паркад хийчих нүүрс анхны их усүнд байхгүй бол яах юм бэ? Одоо тэнийг анхнаас нэг системд одоод аж удирдлагын парк бариад нүүрсээ эглэлийн эглээд эцсийн бүтээгдэхүүн гаргах юм бол манай улс чинь аяндаа хөгжлөл их толгоор яваал байна шүү. Өнөөдөр мөнгөтэй байж ивэл ирээдүйд мөнгөгүй байх бол сонирхолтой байна. Газраа сургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдж үйлдэлэрээ чичлээгүй. Үннээс зүгтж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Эд ялан Соёлын колоничлолд автсан сүүлчийн нүүдэлчин үндэстний сэдвгүй дороотлоос салгах гарцыг тэр нэн шинэ үеийн контемпорари урлагийн суурин дээр уламжлалт ахуй соёлоо шигтгснээр дэлхийд давтагдшгүй урлаг бүтээнэ гэж зорж яваа жирийн л нэг уран бүтээлч. Олон улсын Биеннале фестивалд оролцсон шалгарсан бүтээлүүд нь тэрнийг бэлэхнээ гэрчилж байлаа. Өөрийгөө олно гэдэг бол ерөнхийдөө яг одоо өөрийнхөө би одоо яг энэ чиглэлээрээ яваад энүүгээрээ л одоо дуусна гэдэг тодорхой олцсон тэр хүнийг л гэж би бол одоо ойлгож байна. Хэрвээ олон таалагдах талаас юм бодож хийх юм бол урлаг гарахгүй. Уран бүтээл гэдэг бол өөрөө өөрийгөө илэрхийлэхээс гадна тухайн улс орноо илэрхийлж чадах том хүчтэй зэвсэг гэж ойлгодог л да. Хаанаас хинч харсан ялгархаар тэрнэхдээ Монгол хүний хийсэн Монгол уран бүтээл байх ч байт юм уу наацхийн жишээ. Ингэж л бодож сэтгэх хэрэгтэй байх гэж боддог шүү дээ. Энэ бас нэг талаас нь үүрэг байх гэж ойлгодог. Тэгээ Монгол хүмүүсийн оюун санаа, Монгол хүмүүс Монголын баялаг уул орхоор биш тийм. Тэгээд монголчууд бол их удаан төвчээртэй хүлцсэнгүүгээр одоо хойш суулаа. Одоо ингээд сэрж ухаарах цай бол болсон л гэж хэлээ. Яг миний бодлоор бол уран бүтээлч, зураач хүний зүгээр нэг давуу тал байдаг л та. Одоо ямар нэг юм детальчд ингээд хэрхэгчилж харахаасаа илүүтэй ерөнхийгээр нь тий яг тэр давуу тал нь одоо энэ улс төрч улсуудад хэрэг байвал илүү давуу тал болно доо гэж би ойлгодог. Тэр энэ үднээс яг би зөвөр нь 3 хүнээс Батулга гэж хүнийг яагаад онцолж бодсон юм бэ гэхээр өөрөө уг хүн зураач хүн. Тэгэхээр тэр зураач хүн уг нь тэр зураач хүний тэр сэтгэлээ гаргах юм бол аливаа юмыг ерөнхийд нь тэгээ том харж чадчих. Арай томор сэтгэж бүтээлчээр хандах болов гэж найдвар өгч байгаа шүү дээ юм бол. Өөрийгөө хэдийнэ олж нээсэн хаан байх ёстой. Юу хийх хэрэгтэйгэн ухамсарлсан оюунлаг бүтээлч сэтгэлгээтэй ирж хүчээр дүүрэн Монгол залуусын төлөөлөл үгэн хэлж үзэл бодлоо хуваалцлаа. Тэд ард түмний сэтгэлд үрд хоногшсон гавьяатай бүтээн байгуулсан зүйлтэй альва зүйлийг ерөнхий цогцоор нь харж сэтгэж төлөвлөж чаддаг хариуцсан ажилдаан үр гаргадаг удирдагчл ард иргэдийн дэмжилгийг хүртэх эрхтэйг онцолсон. Тэр хүн бол Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ялан урайтайгаар ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Галтмаагийн Баттулга. Газраа сургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ.
Нарийн урлаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүгтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тусаж амаа өдүүлээгүй. Монголын ахын дүүс минь. Зүрмэглэх нойрносоос ирцгээ. Үндэгдэх цаг маань иржээ. Ялан